Сайн байцгаана уу? Манай хуудсыг дагдаг та бүхэндээ 2026 оны шинэ оны мэнд хүргье. За шинэ оноо сайхан уртсан байх гэж бодож байна. Та бүхэндээ шинэ оны мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр бол Сина бит хоёр талархлын талаар баг зэрэг ярихаар бэлдээд байна. Бид бол одоо орчин үед шинэхэн одоо эрэндээ ороод тийм ээ. Бидний одоо хүн хоорондын харьцаа маань одоо маш ихээр өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Хүмүүс хоорондын харилцаа. Яаж өөрчлөгдсөн бэ гэхээр урд нь бид нар бол одоо баярлсан талархснаа за баярлалаа гэж хэлчихдэг тийм ээ хүнд. Танд баярлалаа гэж тэгэл яваад өгдөг байлаа шүү дээ. Тэгтэл одоо ер нь энерги 90 чинь та ямарваа нэг юмд тийм ээ үнэн сэтгэлээсээ хандах юм бол таны эрчим энерги танд бууж ирж байгаа тэр энергийн давтамж чинь хамаагүй өндөр болдог гэдгийг хүн болгон мэдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр талархал бол зүгээр нэг баярлалаа гэдэг үгээс бол хамаагүй илүү их үн хүндтэй тийм үг байгаамаа. Талархлыг бол маш их олон юмд хүргэж болно шүү дээ, тийм ээ. Талархал хүргэхэд бол ямар одоо эргээд тийм реакц авах вэ гэхээр та хүнд одоо их л хэмжээний талархал илэрхийлээд авах юм бол тань тархинд байдаг аз жаргалын гормоныг ялгаруулах тэр системийг идэвхжүүлж өгдөг байгаа. Тийм учраас аль болох талархал хэлж ивэл сайн. Тэгтээ талархал чинь бол ямар нэг юмд хүндлэл байж иж талархал гарна шүү дээ тухайн хүнээс тийм ээ. Тэгэхээр талархал илэрхийлж байгаа зүйлийнхээ утга учирыг мэднэ тийм ээ. Талархсан сэтгэл байна. Энэ бүгдээсээ тэр хүнээс гарч байгаа энерги одоо ямар нэгэн хэмжээний долгисол юм да. Жишээлх юм бол одоо бид нар чинь маш их юмд талархдаг болоод байгаа шүү дээ. Одоо наранда, саранда тийм ээ, байгаль дэлхийдээ тийм үү. Бүр цаашлах юм бол аав ээж, гэр бүлийнхэндээ, багш нартаа гэл тийм ээ, маш их талархал илэрхийлж байгаа. Гэхдээ тэр талархлыг бол тийм ээ зүгээр л нэг тань талархлаа гэж хэлчихвэл нэг одоо энергийн давтамж нь өөр тийм ээ. Үнэн сэтгэлээсээ сэтгэлийнхаа гүнээс хэлж явах юм бол бас тэр нэг өөр болоод нь шүү дээ. Тухайн давтамжийг одоо яаж мэдэх вэхээр тэр талархлыг хүлээж авч байгаа хүн бол шууд мэдэрнэ шүү дээ тийм ээ. Тэр өөрөө ялгаатай байгаа. За жишээлх юм бол одоо наран талархъя гэж бодъё тийм ээ. Тэгвэл нарыг одоо ямар ач тустайг нь мэдчихээс талархах шүү дээ хүн тийм ээ. Нарны одоо ач тусыг сайн мэдэхгүй хүн тэр бүр талархахгүй. Одоо тэгээд нар ямар ач тустай болоод бид нар талархах ёстой бэ гэсэн асуулт гарч ирж байна тийм ээ. Тэгэхээр ингээд энгийн ухаанаар бодоод авах чинь одоо нар чинь бидэнд яадгүй сайхан ивэлээ хайрлж байна тийм үү? Дулаан илчээ илгээж байна шүү дээ. Хоёрдугаарт нь одоо энэ нарны хүчээр энэ өдөр чинь солигдоод байна тийм үү? Улирал солигдоод байна. За тэгээд нарнаас чинь бид нар наацх Д витамин авдаг байгаа ш. За тэгээд нарнаас ирэх энерги чинь болохоор яах вэ? Бүхэл одоо амьд амьтан тийм ээ ургамал бодис тэдгэрийг одоо энергиээр тэтгэж байна. Тэтгэснээр яах вэ? Ургамал ногоо ургаж хүчил төрөгч ялгаруулж штэ тийм ээ тэр хүчил төрөгчөөр нь бас бид нар амьсгалж байгаа штэ. За ингээд нарны талаар бол ийм их олон ач тустай юм байна гэдгийг мэдсэн хүн бол яах вэ? Наранда талархаад ахна шүү дээ, тийм ээ. Тийм одоо жишээлх юм бол одоо агаар байна, тийм ээ. Бид нар агааргүй бол одоо хэр удаан амьсгалж амьдрч чадах юм. Агаар маань одоо бидний хүчил төрөгч байна, гэх мэтчлэн. За одоо жишээлх юм бол хамгийн сүүл та хүнд юунд талархсан бэ гэсэн асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо Цина чи нэг бодлоо хэлэх үү? За би талархлын хүчийг бол ингэж ойлгож байгаа. За мэдээж хүн болгонд амьдралын туршлагт өөрийнх нь бага наснд ч юм одоо болж байгаа амьдралд нь таагүй үйл явдал тохиолдсноос болоод хүн болгонд одоо хүмүүст сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд автдаг. За жишээ нь айдас, уур бухимдал, стресс гэх мэтийг тий. Тэгээ тэрнээсэд энэ хүн яаж хурдан гарах вэ гэвэл за бясалгал хийж сурсан бол бясалгал хийдэг. Гэтэл олон хүмүүс бол тэрнийг хийж чаддгүй. Тэгвэл өдөр болгон хийж болох практик талаас юу хийж болох вэ гэвэл та нар талархаж эхлэвэл та сэтгэлийн хөдөлгөөний дээд давтамжинд
орж чаднаа. Тэр нь одоо дээд түвшний давтамжийн сэтгэл хөдлөл юу вэ гэж бодвол тайвшруулаг олж чадна, итгэл найдвар суун тэгээд хамгийн дээд давтамжийн сэтгэл хөдлөл бол инэрл хайр гэдэг рүү орж чадах тийм ид шидийн практиктэй аргачлал гэж би үүнийг үздэг талархлыг. Тэгээ бас дээрэс нь талархсны ур дагаврыг бол шинжлэх ухаанаар батлагдсан байдаг. Яагаад гэвэл тархины долгион хэмждэг аппаратаар хүмүүсүүдийг одоо хэмцэн тэгээд талархал илэрхийлсэн эсвэл хүнээс талархлын үг хүлээж авсан хүмүүсүүдийн өөрт тархины долгион илүү идэвхжиж одоо тэр тархины бичлэг хийж байгаа багаж дээр нь тэр нөгөө ингээд илүү гэрэлтсэн гэсэн тийм туршлага явуулсан байд юм аа. Тийм учраас зөвхөн сүнсний үгүйтгэн дээр биш шинжлэх ухаанаар батлагдсан зүйл гэж та нар хүлээж авах хэрэгтэй. За тэгээд манай монголчууд бол угаасаа ийм эерэг бодолтой байдаг. Тэр нь болохоор уул усандаа талархдаг тийм үстэй. Одоо жишээлбэл өдөө биш Улаанбаатарт амьдардаг хүмүүс бид нар дандаа багаасаа 4 ууландаа залбирал хийн, талархал хийн гэсэн. Биний бодлоор бол монголчууд бол эртний тийм талархлын үндэстэй гэж би боддог. Тэгээ дээрэс нь эцэг их өвөг дээдсүүдээ их хүндэтдэг улс орон учраас үндэстэн учраас одоо наад захын ээж аавдаа талархах гэдэг тийм амархан аргачлалаас эхэлж болно гэж би та нарт хэлэх гэсэн юм аа. За тэгэхээр талархах гэдэг чинь одоо нэг ерөөсөө амьтай аймгүй бүх юм талархаж болно шүү дээ, тийм ээ. Жишээлбэл одоо зарим хүмүүс чинь ингээд бүр нэг машина айгүй олон жил унаад бүр машиндаа бүр хайртай болцсон байдаг, тийм ээ. Миний энэ муу сайхан машин минь өстө өчнөө олон жил намайг өстө хүрээ гэсэн газар минь хүргэлээ гэл, тийм үү. Амьгүй зүйлээс бол машиндаа талархдаг, бүр хайртай болцсон байдаг шүү дээ. За тэгэл өөрийнхөө амьдарч байгаа байшин савн даан таларх нь, тийм ээ. Хичнээн сайхан намайг одоо ядраад ажиллаас ирэхэд минь энэ гэр орон минь сайхан амрааж байна. Гэрээсээ л ер нь хүн өөрийнхөө одоо дараачийн маргаашийнхаа энерги гэр дотроос авдаг байгаа шүү дээ. Ингээд талархаад байх юм бол ерөөсөө маш их зүйлүүд байна. Тэр байд өөрийнхөө одоо их үндэсийг, тийм ээ. Би одоо энэ хорвоо дээр миний их үндэс юу вэ гэд ингээд бодоод ахаар чинь яах вэ? Миний аав ээж тэгээ өшөө цаашлвал өвөг дээдс байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ч одоо нөгөө сүүнийхаа дээж, цайныхаа дээжийг дандаа өвөг дээдстэй талархлын үг хэлж өргөдөг байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр чинь бас л одоо өөрийнхөө талархж байгаагаа цай сүүний дээжээрээ дамжуулан хэлж чинь, тийм үү? Зарим хүн ч одоо өглөө босоод нөгөө бүлийн ус уухтаа усан дотроо бас талархлын үгээ хэлээд ууж байна, тийм. Одоо жишээлбэл галанда талархъя, тийм ээ. Галан талархах одоо ямар шалтгаан байна гэж бодоход яах вэ? Гал маань бидний дулаацуулж байна, тийм үү? Дулаан энергийг нь бид нар дулаацж байна. Хоол ундаа болгож идэж байна, тийм ээ. Өшөө цаашаа ингээд яг нэм шатж байгаа галын дөлийг ингээд нүдэрээ хараад байхад бол мэлмийн хүрдийг идэвхжүүлдэг гэж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр одоо тэр тархины төвд байрлах боргоцоо булчирхайгаа, тийм ээ. Боргоцоо булчирхай байгаа шүү дээ. Тэрийг одоо энэ галын гэрлээр тижээдэг байна. Тэгэхээр одоо бас нүдэрээ хэрвээ чи гал ширтэх юм бол зүрхэндээ галын хэм өгч байна гэсэн үг. Тэгэхээр бидний одоо ингээд тухайн зүйлийн ашиг тусыг, тийм ээ, мэдэрч чадах юм бол тэр зүйлүүдтэй ингээд талархлаа илэрхийлээд байх боломжтой болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр зарим нэгэн хүн байдаг шүү дээ. Юм талархдаггүй, тийм ээ. Өчнөө туслаад ахтал нөгөө тус аваад байдаг хэрнээл баярлаач байхгүй хүмүүс байдаг шүү дээ. Тийм биз дээ. Тийм хүмүүс нөгөө хүний тусыг тус гэж бодохгүй, тийм ээ. Ямарваа нэгэн юмны тусыг мэдхийг хүсэхгүй байгаа хүмүүс л ерөөсөө тийм талархал илэрхийлэх хөвшилгүй. Тийм хүмүүс бол ерөөсөө сураагүй байх л гэсэн үг. Ерөөсөө аав ээжтэй талархах юм бол байнга талархснараа таны өөрийнхөө эрчим энергийг л өндөрсөн гэсэн үг шүү дээ. Бид нар ингээд хүн талархаад одоо бус хүмүүс талархаад байгаа юм шиг мөртлөө тэр талархал чинь эргээд өөр дээр л ирнэ шүү дээ. Өөртөө л талархаж чинь гэсэн үг. Ерөнхийд амьдрал дээр ингээд яриад байгаа янз бүрийн үйлдэл хийгээд байгаа энэ бүх
бидрээс гараад байгаа тийм ээ бие сэтгэл хэл бодлоор үйлдээд байгаа энэ бүх зүйлийг ч одоо үүлийн үр гэдэг байгаа шүү дээ карма тий. Тэгэхээр чинь одоо хүмүүс чинь нэг үүлийн үрийг дандаа л муу юм хийхээр л үүлийн үр ирдэг гэж бодоод байгаа шүү дээ. Тэгтэл чин тухайн үнээс одоо сайн юм игээл ах юм бол яг хөө сайн үлийн үр цуглуулаад энэ гэсэн үг. Тийм учраас л одоо бид нар ерөөсөө хэлж байгаа үгээ тийм ээ ярьж байгаа ярианда маш анхааралтай байх ёстой. Бас хийж байгаа үйлдэлээ бүгдийг нь ер нь хянамга ялангуяа энэ шинэ эр үед бол урдийнхшгэ байж болохгүй гэдэг нь шүү дээ тийм ээ. Яагаад тэгэхээр нөгөө та муу юм хийгээд яваад ах юм бол 10 дахин хүчтэй эргээд хүлээж аван та өөрөө сайн юм хийгээд яваад ах юм бол сайн энерги хүлээж авах гэсэн үг шүү дээ тийм ээ. Бид нар одоо амнаас ямар үг гаргаад байгаа юм тийм ээ. Тархиндаа юу одоод байгаа юм? Юу үйлдээд байгаа юм? Тэрийг л буцаага хүлээгээд авна гэсэн үг. Тэрийг мэдсэн хүмүүс бол бас арай л өөрөөр өөрчлөгдөх байх гэж би боддгийг. За тийм утгачтай байгаа шүү. Одоо өнөөдрийн сэдвээр талархлыг ярьсантай тэрнийг одоо сүнсний сэрэлттэй холбож ярих гэвэл талархдаг хүнд бол амьдрал нь зөвхөн илүү талархах зүйлүүдийг авчирдаг. Бидний сүнсний зорилго юу вэ гэхлээр өөрөө бас гэр бүлээрээ сайхан амьдрах. Бид нар сүнсээрээ дамжуулж сайхан зүйлүүдийг хүлээж авах. Орчлонгоос, дэлхийгээс, тэнгэрээс биднэрт дамжуулагдах тэм сайхан үйлээд сувгийн нэг хэсэг нь бол талархал учраас үүнийг ярихыг хүссэн юм аа. За ингээд бид хоёрын подкаст эхнээс нь дуустал нь үзсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд та бүхний шинэ оныхоо тийм ээ өчнөө янз бүрийн зорилтууд тавьсан байгаа шүү дээ. Тэр зорилтынхоо төлөө тийм ээ өөрөө өөртөө итгэлтэй маш амжилттай 2026 оныхоо төлөвөө биелүүлэх, хүслээ биелүүлэх тэр их одоо мөрөөдлийн чинь төлөө амжилт хий. За баярлалаа. За их баярлалаа. Сонсон талархлаа.